За сайн байцгаана уу? За бид нэр өнөөдөр Nomads манай Displays Chicago-гийн манай одоо нэрштэй Монгол ресторанд лайв ирсэн байж байна. Тэгээ манай эзэн дээрээс нь топ шеф одоо манай Nomads-ийн шеф Ука маань энэ ч биднэрт өнөөдөр гоё юм үзүүлнэ. Амлснараа өнөөдөр бид нэр 5 цулын шүл 5 цулын цөөн 5 цулын шүл хийнэ. Шүл хийж үзүүлнэ. За nice. Энэ яаж байгаа вэ? Дээрээс нь гоё бэлэг авсан. Манай өнөөдөр бэлэг авсан. Бид нарт одоо ингэж байнга дэмждэг. Дээрээс нь манай Укагийн гэр бүл маань манай Salad Master-ийн бүтэн сет авсан байгаа. Гэхдээ энэ манай limited edition limited edition grill pan сая 10 сард гарсан байгаа. Тэгээ энэ би тусгай хүмүүстээ бэлгэнд өгж байгаа. Дээрээс нь сет авж байгаа хүмүүс энийг бэлгэнд авж байгаа. За гаргаад үзүүлчих юу авсан. За энэ Salad Master одоо гриль юм ба шүү дээ. Тийм, grill pan. Grill pan. Тэгэхээр одоо манай Чикагоч одоо хүйтэн сарууд орж ирэх гэж байна тийм үү? Одоо 11 12 сараас хүйтэн болчихно. Гадаа гриль хийхэд хэцүү. Тэгэхэд одоо манай энэ grill pan байхад хоёр бариулна тэр байна. Хоёр бариулна. За энэ хоёр бариулна. Манай бариулнууд бүгд авагддаг. Тэгээ хоёрт бариулна тусдаа. За тэгээд за жинхэнэ эрүүл гоё эко жинхэнэ шүүслэг стейкийг шарж үзүүлээд гэж байгаа. За би энэ дээр одоо энэ бариулыг хийж үзүүлээд байна. Бариул нь энэ хоёр янзын бариул дээр. За ингээд шарчин. За нөгөө бариул нь болохоор арай богинохон. За арай богинохон. За ингээд ич. За энэ буцаас салгачихвол. За энэ одоо яг манай өөрөө хэрэгжилж байгаа тоо байхгүй юу? За энэ манай 11 инчийн манай хариулын тавг тагтаага хариулууд нь ерөөсө бүгд хоорондоо таардаг. Айгүй хоорондоо амар. Окей. За одоо энэ дээр 5 цулга цөөн хий. Цөөн хий. Окей. За энэ дээр болохоор 5 цулга шүлээ хий. За ерөнхийдөө би бас цаг хэмнэх үүднээс ерөнхийдөө юмнуудаа бэлтгэсэн байгаа юм. За шүлээ буслахаар авцсан. За энэ дотор бусласан шүл гидсээ ийшээ савлаад авцсан. Бүгдийг сайн хэлчихээ бэлдээд. Чи нөгөө нэг гидсний тухайн нэг мэдээлэл өгье гэсэн шүү дээ. Ерөнхийдөө яг тийм хүмүүс ингээл айгүй их чанчаал тэгэл үлдэгдлээ тэгэл ингээл хуваагаал скол тэгэл үлдэгдлээ баг хайдаг штэ. Тэгэхгүйгээр шүлийн сайхан тусад нь хөлөөгөөд за энийг бас сайхан тусад нь сайхан хэрчээ хоолноор хэрчээд ингээ сайхан үлдээч. Тэгээд чи яг цоо шинээрээ гарч ирсэн шүү дээ. Шүлэн сайхан шинээрээ энэ сайхан шинээрээ хөлдөө юм чи. За би энийг яасан. За окей. За шүлээ хийж эхлэе тий. За ерөнхийдөө юмнууд нь бэлэн байгаа учраас за энд одоо ерөөсө бүх юмнууд нь байгаа юм. 5 цулыг. Гэдэс тий. 5 цулыг эс бүгдийг ингээд хэрчээд. Бүгд хэрчээд бэлэн болгоцсон. За би тэгээ шүлийн сайхан бэлдээд хөлдөөцсөн байсан. За тэгээ хөлдөөцсөн шүлөө жоохон нэмээд. За энэ дээр энийг цаашаа. Энийг цаашаа хийчихээ. За сонгон. Шар сонгон. За би өнөө сонгон нэгтэй. За тэгээ сонгон хийхгүй бол сонгон хийхгүй өсөж болно. За тэгээд юу модоор утгах сайн гэдэг байгаа шүү дээ тий. За шүлэн дотор сая юу хийцэн бэлээ? За шүлэнд болохоор ерөнхийдөө илүү амтлага хийгээг байгаа. Шар сонгон ногоон сонгон гэсэн байгаа. За тэгээд буслангууд нь ингээ эхлээд буслахтаа би энэ лаврын навчигээ буслахсан байгаа байхгүй. За. Зөвхөн лаврын навчны амтлага байгаа. Одоо тэгээд буслангууд нь илүү дутуу амт байхгүй. Давс перс амтлаг болоо. Тэгэхгүй илүү дутуу амтлага хийх нөгөө нэг гидсний чинь өөрөх нь амтан байхгүй гэсэн үг шүү дээ. За энийг яаж хаасныг мэдэх вэ гэхээр шүү дээ. За ингээ сайхан бүнжгэнээд ирэх шүү дээ. За халсан байна. За ингээ халтсан байна гэсэн үг. За нэг жоохон тос хийнэ. Жоохон тос хийч. Сүнгэна.
Манай номадс дээр энэ 5 цулын шүлт цөөн бол байн баг одоо гарч байгаа тийм үү? Баг тасалгүй. Ер нь бол байн гарч байгаа тий. Байн гарч байгаа. За одоо жоохон багчээ. За одоо бэлдсэн махнасаа хийлээ. Ер нь бол easy дөө. Илүү бол амтлаа байхгүй учраас. Та нар мэдэх бах манай номадсын поршн бол айгүй том поршнтай. Дээрээс нь энэ 5 цулын шүл цөөн маань айгүй нөгөө юутэй ирдэг. Порц айгүй сайтай ирдэг. Ерөөсөө ямар ч тэгэж хэмнсэн багтуулсан юм байхгүй. Манайх ч хармаж мармаж аялдаггүй шүү дээ. Зүгээр маа гэж шүү. Хангалттай ирдэг шүү. Манайхан номадс дээр манай Чикагод байдаг хүмүүс бол манай номадс дээр заавал эдний 5 цулын шүл 102-ыг амсаарай. Тасархаа. Яа ингээд жоохон хуурчээ. Одоо өдөр болгоо онгоож байгаа тий? Одоо амардаг өдөр гэж байхгүй байгаа. 7 хоног 7 өдөр онгоож байгаа. Энэ одоо нэг ерөнхийдөө манай хоёр хүний порцохгүй юу? За. Тий. За жоохон перс. Тал халбаг перс хийгээд. Давс энэ чи өөрөө угаасаа энэ тогоо угаасаа өөрөө цаанаас их амтхаа оруулдаг. Тийм учраас давс нэг хийгээд явах шаардлагагүй. Яхан давс шүү. Амар хурдан болчих. Одоо бусдаа. За энэ хардаа ерөөсөө бид нэр эхлээд ерөөсөө 5 минут ч болоогүй. Энэ 3 минут болсон. Тийм 3 минут болоход ийм хурдан. Салат мастрын тогооны эд шид маань одоо ерөөсөө айгүй хурдан буцалдаг. Хамгийн гол нь ашиглахаас өмнө төрүүлээд сайн халах хэрэгтэй. Халах гуур хийх юм бол ган тогоо ер нь ямар ч тогоо ер нь ган тогоо заяа. Хамгийн сайн халааж ээж хийх. Тэгвэл манайх нь ашиглаж мэдэхгүй халах гуур хийгээд түлээд байгаа. Өө эн чи түлэгдээ юм инээ тэрэг. За бид энэ гоё юм харуулах байна. За тэг. Энэ маань гурил хийлдэг ш. Оо ямар гоё. Ингээ гарч ирлээ. Ийшээ хайрлаа дуусаа. За. Тэгээ хайраад. Тэгэл ирчээ болоо. За. Энэ эдний нөгөө хайрсан гэлцсэн ингээ гурил нэг. Хайр гэлцсэн гурил манайх айгүй гоё. Хайр эдний аюу гоё нэмгэн жигд юм байлээ. Тэгээд одооноос хитсэн гурил зарж эхэлж байгаа шүү. За номад дээр ирээд хитсэн гурил авч болох юм байна шүү. Гэрлүүгээ авч явах болох юм байна. За одоо ингээд жоохон шилнөөс ингээд өгчээ. Маш жоохон. За ногоо зөвхөн би луун хийдэг. Жоохон луун, хэрцэн луун. Гэхдээ энэ луун маань ерөнхийдөө хагас жигэнсэн байгаа. За. Хагас жигэнсэн. Тэгээ өнгө бол яг их хурд гоё өнгөөрөө байна. Өнгөр нөгөө нэг тогоон дээр шансан шүү дээ. За. Манай салат мастрын тогоон дээр шансан. Жигэнсэн луун гэж шүү. Тэгээ ресторан ч нэг хурд шаарддаг. Тийм болохоор зарим юмаа ингээд чигнээд бэлдээд тавьчихад айгүй амар хурдан. Амар байд. Одоо тэгвэл хоёулаа ингээд яах юм бол амар цагаа. Ерөнхийдөө давс мамсч би амссангүй. Ерөнхийдөө гоё болсон байгаа. Мэдрэмжээр яг тэр шүлэстэ нэлээд буцалж галын багсахгүй. Nice. За шүл буцалсан. Тэгээд жоохон ногоон сонгон. За тагаа тавилаа. Жоохон чигэнлээ. За 4 минут. 4 минут. 4 минут. Окей. That's it.
За шүл ерөнхийдөө буцлаад шүл өстой гоё харагдаж байна. Ямар ч амтлагаа хийгээг багт өөрөө ингээд Өөрөө гоё амттай. Жохон давс байж игээл болоо. Тэгээд жохон будаач. За. За жохон будаа ийн гэж байна. Будаа ичвэл гоё тий. Харин тийм байлээ. Би эртээ танаад ирээд энийг чи хийсэн өстө тасархаа гоё амттай. Nice. Тэгээд 5 цул чинь дороо шингэлдэг байхгүй. Тий. Эрүүл хоол шүү дээ. Эрүүл хоол. Өдөр чи одоо Монголд ингээл 5 цул аймаа гэдэг төгс. Одоо юу олдохгүй шүү дээ. Одоо олохгүй. Одоо баг 5 оттой баг рестораны хоол болох гэдэг шүү дээ. Тэгээд энтхийн хонь вэ штэ. Би томтоо, яс томтоо, мах ихтэй гид сайгаа баг байт юм бэл. Манай Монголын хонь ч одоо гидс мидс бас зонцгор юм гардаг штэ. За. Тэгээд энтхийн чинь гид сайгаа баг гардаг. Америкийн хон тийм ялгаатай. Тий. Ус идэж ууж байгаа юмнаас шалтгаалдаг бах уу? За захиад нэг буцалгаал ерөн гаргачихна вэ штэ тийм үү? Удаа хийцэн. Цөөн болстой айгуу гай. Одоо унтраач. За ингээл хурдан буцлаа гараад ирсэн. Ингээд юмнуудаа бэлтчээр айгуу хурдан баахгүй. Ерөөсөө easy. Тэгэл болохоор салаад мастер одоо эд шийдэн тэр хурц байгаа. Тий. Айгуу хурдан буцчих жоохгүй. Одоо би сая нэг 4 минутан дээр 50 гэсэн чинь ерөнхийдөө нэг 3 минут. Бараг 4 минут ихтэх гээд байна тий. Тэгэл унтраагаад би чи галын баг дээр тавьсан шүү дээ. Тэгэл болоо. За. Өөр танах чинь 5 цулаар юу хийдэг вүлээ? Бууз хуушур хийдэг үлээ. Бууз хуушур хийж амжихгүй. Амжихгүй. Ороод дуус. Зүгээр энэ хоёр чи гараад дуусаа. Энэ нөгөө юунд дуусч, нөгөө махан дуусчихж байгаа үстэй тий. Яг хамгийн түрүү гидсэн дуусчих байхгүй. Харин тийм. Гидсэн ерөөсөө энэ 5 цулын гидс толгоо өвчөө 2 3 хамгийн түрүүнд дуусчдаг. За. Стогоо ярагдчих. Болоо. Болоо. Тамплаа ихгүй тий. Nice. За. Шүл бэлэн. Ерөөсөө нэг 2 минутын дотор л юм байна тий. Бэлэн босоо. Wow, nice. За ингээд хараа хамгийн сүүлд нь шүү дээ. Тэгээ нэг жоохон саримс хийчих. Энэ зөв менст саримс юм байна тий, бүр жижиглсэн. Гоё амт ордоо шүү. Nice. Энийг чи мэдээж авъя. Тэгэхээр энийг ингээд жижиглсэн. Салахын тул жоохон тасгийнэ. Гоё саримс хийж байна. Гурлаа салахын тул жоохон тос хийж байгаа шүү. Тэгэхгүй нөө хайрцан гурлыг жоохон тосыг салахгүй бол шар тос байж болно, юу байж болно. Сайхан шар тос хийж янз шүү дээ. Сайхан шар тос байж болж जैन, жоохон маасл байж болж जैन тий. Манай нөгөө чүмүний бас тосмос байдаг шүү дээ. Тасархаа тос. Тэр бол өстой тасархаа болно да цөөн дээр. Тий. За цаг бол 4 минутын цөөн. 4 минутын дотор ерөөсө хоол бэлэн. Эдний цөөн бас тасархаа байлээ. Би эртээ цөөн шүл хоёулынг нь авч ицсэн. Манай найз Лас Вегасаас ирээд тогоо хараа ямар ч төлөгдсөн юм байна. Энэ арда ямар ч тийм төлөгдөөд юу яасан юм байхгүй. Тогоогоо бол зөв л ашиглах хэрэгтэй. Галын сайн тааруулаа тий. Тааруулж чадах юм байх юм дөө. Болохоор хүмүүс нөгөө хуучин аргаараа айгу удаагаад байдаг. Тавьчаад орчдөг тий. Тавьчаад орчоод байгаа байхгүй. Тэгэхээр айгу хурдан болдог гэдгийг хүмүүст ойлгуулчихвал. Энд чинь нэг зөвхөн яг нэг газараа халдаг юм байлээ шүү дээ. Тойроод ингэж халдаг. Бүтэн тоогоо халдаг гэдгээр айгу учиртай. Яг жигэд халдаг гэсэн. Жигэд хална, хурдан болно, дээр дооргүй хоолчин болно гэсэн. Тэгэхээр олон удаа хутгах шаардлагагүй таглал тавьчихад ерөнхийдөө болно гэсэн.
За ерөнхийдөө бол юм бэлтгэсэн байсан болохоор ингээд айгүй easy хурдан болчлоо. Тэгээ нөө хэдэн минут бол шүлээ чанцсан байсан. Гидсэн бэлэн болцсон байгаа савлаад те. Тэгэл ерөнхийдөө 4 минутанд энэ цөв болж байгаа байхгүй. Энэ бас ингээл 4 минутанд шүл боллоо. За ерөөсөө ийм хурдан. Шүлж бэлэн, цөөвөнч бэлэн. За бүгдээрээ аяглаад гоё. Сонгоно ахитлаа шүү. Оо за хүлээж байгаарай. За. Ваа. За болсон. За болсон. За хоолндоо манайхаа. За баярлалаа Ока. Хоёулаа дараагийн юун дээр лайв дээр грилээ ашиглаад гоё магшаарч үзүүлээ. Тэгээ гоё стейк шарыг за. Тийм гоё стейк шарж үзүүлээ. Яаж одоо тэр грилийг ашиглаж гоё стейк хийж болох уу гэдэг манай Ока өнөөдөр бас харуулнаа. За. За энэ бол манай 5 квартын wok байгаа. Манай энэ wok бол үнэ амар юм байна. Одоо энэ шүүл байна, хуурга байна, цөм байна, жигнүр олгож болно. 3 аргаар энэ тоог хэрэгжилж болно. Энэ манай 11 инчийн гэдэг чинь нэг ойролцоогоор нэг арай 30 см хүрхгүй тойрогтой. Тэгэд энэ wok-ийг байна шүү дээ. Wok-ийг гол нь одоо ингэж ашиглах гоё байхгүй. Тий. Ингээ урт бариултай. Урт бариултаа энэ бариулаа авчээ. Тэгэн готой.